Сайн байцгаана уу? Монголын уул уурхай салбарын өнөөгийн нөхцөл байдал, технологийн хөгжил, дэвшил, тогтвортой хөгжлийн талаар мэдлэг мэдээлэл олгох зорилгоор хийгдэж байгаа Mining Pulse подкастын энэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би хөтлөгч Эрдэнэ Туяа байна. За өнөөдрийн дугаараар бид бүхэн ирээдүйн инженерүүд, инженерийн салбарт тулгамдж байгаа асуудлууд, шийдэл, гарц гаргалгааны тухай хоёр зочинтойгоо ярихаар урьсан байгаа. Тэгээд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Их ажлын хажуугаар бас манай өнөөдрийн дугаарт оролцож байгаа талархаж байна. За мэдээж энд ирсэн хоёр зочин маань хоёулаа инженер мэргэжлийн ач холбогдлыг маш сайн мэдж байгаа. Тэгээд өөрсдийнхөө салбарт бас хийсэн ариун туршлагатай юм экспертүүд байгаа. Тэгэхээр өнөөдрийн бас яг уул уурхай гэхгүйгээр те Монгол улсад дэд бүтцийн салбарт инженерийн мэргэжлийн ач холбогдлын талаар те бас ойлголт тийм хангалттай байхгүй байна. За инженерийн мэргэжлийн ач холбогдлыг нэмэгдүүлэхэд бас цаашдын хөгжилд бас бидний үүрэг оролцоо одоогийн ажиллаж байгаа инженерүүд үүрэг оролцоо хэр байх вэ гэдгээс бас гурлаа яриагаа эхлэв. Миний төсөөллөөр ер нь салбарч хоорондоо их ингэж уялдаад хорооцолтоод тийм болцсон. Орчин үед бол боловсон хүчнээс их олон талын чадвар шаарддаг болж байгаа. Тэгэхээр ер нь энэ 21-р зууны инженерүүд техникийн ур чадвараас гадна хүмүүстэй харилцах, тэгээд сэтгэл зүй их чухал байна. Хүмүүстэй харилцах ажил их чухал байна. Soft skills тий. Тэгээд энэ чинь зөвхөн нэг mechanical байсан. Механик инженер байсан. Одоо бол механик инженер жишээ нь электроник мэдэхгүй байж болохгүй. Бүх механик явж бүгдээрээ удирдлагатай болчихсон тий. Тэгэхээр тодорхой хэмжээгээр бас IT мэдэх хэрэгтэй бол. Тэгээд геологч бол жишээ нь геологт хэрэгжилж байгаа тоног төхөөрөмжүүд уншдаг юмнууд нь бүгдээрээ л бас л цахимжсан. Тэгэхээр нэг талаасаа ингээд их олон мэдэх юм шиг. Гэхдээ яг ерөнхий агуулгыг л бидж яхад болно л та. За энэ ингээд зүгээр инженер хүний ур чадвар юм олон төрөл болсон гэсэн үг. Нэг юмд гүнзгийрээд бусдын бол ингээд нэг мэдчих гадарлаж зарчмыг ойлгож байгаа хэрэгтэй болчихсон. Нийгэмд инженерүүдэд ажиллах байр суурь ямар ах вэ гэвэл миний бодлоор яг хүн болгоо ингээд янз бүрийн л мэрэгчлээ суурь мэдлэг нь өөр байдаг. Техникийн суурь боловсролтой хүн дахиад өөр юм руу ингээд ороход өөр суурь боловсролтой техник рүү орохоос арай албар даваа тал нь гэвэл тэгээд амьдрал дээр бол уул уурхай дээр бол жишээ нь баяжуулах үйлдвэрлэл дээр үйлдвэр ингээд барих төсөлийн менежер хуульч хүн жишээ нь нэг гэрэн дээр суудаг хуульч EPC контракт зарим хуульчид нь тэр процесс инженерээс хамаагүй мундаг мэдлэгтэй болсон байдаг. Ингээд баяжуулалтын үйлдвэрийн процессын баталгаа тий баталгаа тугацаа технологи баталгаа гэж ярих. Эсрэгээр нэг инженер бол супер хуульч болсон, гэрээний хуульч болсон явж байдаг. Тэгэхээр энэ бол ажилласаа шал туршлага тий. Даваа талаа даргын үед нийслэл дээр очиод бас удаагүй байх тий бараг жилч болоогүй байгаа шинэ ажил аваад ингээд явж байгаа. Тэгээд яг энэ инженерийн мэргэжлийн ач холбогдлыг орхисны тий уршиг үр дагавраас ямар байгаа вэ гэдгийг бас нэлээд сайн саяны шинэ албан тушаал дээр очиод ойлгож байгаа гэж бодчихлаа л да. Сүүлийн 30 гаруй жилд нийслэлийн асуудал гэхлээр чинь дандаа ер нь бол эн чинь дэд бүтцийн инженерингийн шийдлүүд явах хэрэгтэй байсан тий. Гэтэл бас тэр нь харамсалтай тийм явж чадаагүй бол бид мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр инженерийн мэргэжлийн ач холбогдлыг авч хэлцээгүй тоож байгаагүй тий. Эдгээрийн үр дагавар нь ямар байдлаар танд харагдаж байна яг энэ шинэ ажил дээр очисноор. За яг шинэ ажил дээр хийсэн илүү өмнө ч саардаг байсан л да. Манайд инженерийн байгууламж дээр яг үндсэн нэг цөөхөн дотроо хуваагдаж байгаа. Манай иргэний барилгынхан байж гин эрчим хүчний салбар байна. Авто замынхан байна. Тэгээд босод хүнд үйлдвэрлэл гэж ангилж болохоор. За үн дундаасаа бол хамгийн их төсөл хөтөлбөр дээр ажиллаад сурцсан яг төсөл гэж мэддэг бүтээн байгуулалт хийдүүн барилгын салбарынхан байдаг. Яг тэгвэл бүх төсөл дээр барилга хийгддэг. Тэгээд барилгын инженерүүд бол
харьцангуй анханасаа шинэ барилга барих дээр тооцоолъё гэж сурцсан. Төслүүд дээр ажиллаж сурцсан. Араас нь эрчим хүчний салбарынхан байдаг. Эрчим одоо хаана барилгын түн дээр эрчим хүч байдаг. Хүнд үйлдвэрлэлийн салбар, бусад салбарууд за автосан бас гайгүй ер нь сурцсан. Яг автосан эрчим хүч барилгаас бусад одоо яг хүнд үйлдвэрлэлийн нарийн мэргэжил одоо төмөр зам ч юм уу уул уурхай гэж салбар руу яваад тэгэхээр манад ер нь бол сүүлийн хэдэн жил том бүтээн байгуулалтууд айгу бага байсны улмаас өөрсдөө юм бол би даа чи сураагүй ашиглалт тал руу байгаад байдаг. Одоо нарийн мэргэжлүүд дотор зөндөөс халаа явна шүү дээ. Тэгэхээр яг салбарын онцлогуд байна. Тэгээ бид нар чи ер нь одоо ингээ харж байгаад бол манайхан бол одоо сүүлийн хэдэн жил нэг том төслүүд өөрсдөө ирж байна тийм ээ. Монгол том төслүүд оюутлогоо ойлоо өмнө хэдэд уурхаан жижиг төслүүд байсан. Тэгээд сасизмын үед бол ерөнхийдөө бол хожим одоо зөвлөлт холбоотой улсын одоо бүрэлдэхүүнд байсан Чех, Зүүн Герман, Орос улбарнаас биднэрт бол анхны энэ Улаанбаатар хотын тез, гурилын үйлдвэр тэ орон сууцуул төслүүдийг бол хийж өгсөн байдаг. Тэгээ үүнээс хойш бол ингээд 85 оноос хойш 40 жил ер нь бол Улаанбаатар хотод нэг төвийн одоо шугам хоолойгоо одоо бараадаж хитэн барилга төвөр барьснаас хойш өөр инженерийн салбарын хөгжил бол олигтой яваагүй гэж хэлдэг. Би бол хувь үндэ бол 91 оноос хойш бол манай хэн бол одоо инженерийн салбарт бол эсрэгээр ухралт гаргасан гэж үздэг. Тэгээд түүнийхэн одоо өөр нөгөөж одоо нөлөөгөр өнөөдрийн байдлаар одоо инженерийн салбар зах зээлүүдэд хэлэх гээд байдаг. Олон төслүүд явах гээд байдаг. Бэлтгэгдсэн суурь инженерүүд маш ховор. Дээрээс нь инженерийн мэргэжлийн үн цэн их унагдсан. Инженерийн мэргэжлэхээр уйтгартай хөдөө явдаг. Тэгээ залуучууд бас их хөдөө явахааргүй бас хам шинжэнд орж Хүчээр гээл тэ. хүнд хүчээр гэж одоо хотод байж жилээ гэсэн байдалтай. Одоо яг хөө тэ дэлхийн нийтийн хандлаганд юм болчиход байна шүү дээ бас. Тэгэхээр яг хөө энэ одоо дэлхийн хандлагад агаал энэ одоо ингээд томоохон төсөл хөтөлбөр ихэд туршлагатай инженер маш ховор. Тэгээ инженер гэхээсээ л энэ төсөл гэдэг чинь өөр менежер хүн яаж. Та манайхан бол яг хөө инженер хүн гэж их яриад байдаг боловч инженерийн менежер гэдэг үг ойлголт. Менежер гэдэг ажлынхаа үүрэг төсөл дээр ажиллаж үзээгөөс их дутагдал болоод ингэ бүтээн байгуулалт хийж үзээг. Сайхан сүүлийн жилүүдэд л сүүлийн 5 жил урд нэг нийт гол замбараа 1100 км-ээр төмөр замыг Монгол хүмүүс өөрснөө иж бүрэн бүтээн байгуулалтыг хийж за түүнийгээ дагаад 2 3 том бүтээн байгуулалтыг бол яг өөрснөө хийлээ. Бусад гадаадын том төслүүд дандаа гадны экспертүүд одоо зааж өгч монголчууд дагавдан байдлаар бол ажиллаж байгаа өнөөдөр хүрсэн гэж. Яг одоо энэ инженер мэргэжлэр гээд бид нар нөгөө ихтэй сургууль төгсөж байгаа одоо хүүхдүүд ахлаар жил нэг 20-25 мянган оюутан бол төгсөж байгаа юм байна. Тэгээд эндээс яг инженерийн мэргэжлэр гэхэлэр одоо бүх төрлийн инженерүүд ч одоо ороод 12% байна. Тэгээд яг нөгөө нарийн мэргэжлийн одоо эмч за хамгийн их сурж байгаа нөгөө бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалт те банк санхүү гээд ингээд нөгөө хууль эрх зүй гэдэг энэ мэргэжлэрээ топ 20 одоо дандаа тэргүүлэл явуулчихлаа. Тэгээд инженер нь одоо топ 20 зөвхөн 2 инженер орсон байхгүй цахилгаан барилгын инженер 2 л орсон явж байгаа. Тэгээд 12% гэхлээр чинь нөгөө 20 мянгаас ботхоор тэг хэд болох вэ? За уул уурхай гэхэд бүр 1.2% явж байгаа байхгүй. Тэгээ яг мэдээж уул уурхай төсөл чи өөрөө нөгөө мега төсөл те нөгөө том бүтээн байгуулалт учраас маш олон төрлийн инженерүүд ингээд ороо явдаг. Тэгэхээр бид нар нөгөө эдийн засаг тэлэх гээд байдаг. Эдийн засгаа дагаад нөгөө маш олон төслүүд хөтлөх гээд байдаг. Тэгээ тэрийг дагаад одоо ингээд нөгөө хэрэгцээ нь бол эрэлт нь айгүй их нэмэгдээд байдаг. За тэгээ 142 мянган оюутан суралцж байгаа юм. Дахиад яг нөгөө суралцж байгаа 1-4 курс оюутнууд чинь дахиад 10-аас 12% л инженеринг мэргэжил ингээд сонгоод байдаг. Тэгэхээр энэ их байгаа эрэлтийг тэ яаж одоо нийлүүлэлт одоо хангах вэ? Тэ одоо бид нарт бол байгаа ихтэй сургуулиуд маань нэг 60 орчим ихтэй сургууль байна. Тэгэхээр энэ нийлүүлэлтийг бид нар одоо богино хугацаанд одоо хангах ямар бодлогын одоо өөрчлөлтүүд хийх шаардлагатай гэж таарч байна. Би бол жишээ нь инженерийн техникийн чиглэлээр сурахт нь хөнгөлөлтөд төлөвлөдөг ч юм уу ямар нэгэн дэмжлэг өгдөг тиймэрхүү зүйлс шаардлагагүй л гэж боддог. Гол асуудал нь эрэлт байгаа бол студентуудын очих хүмүүс өндөр цалин орлого авна. Техникийн боловсролтой инженерүүд бол санхүүгөө цайхан дөрнө гэсэн үг. Явганда. Одоо нөгөө хэрэгцээнд бий болоод идэг энэ хангалттай байхгүй болохоор тийм хугацааны зөрүү хоцролт үүсгэж дээ шүү дээ. Тэр хооронд нь монголчууд бүтээн байгуулалтын ажил дээр алднаа л гэсэн болсууч байхгүй бол. Тэгэхээр одоо яг энэ цаг цонх үед бол аль болохоор мэдээллийг залуучуудад хүүхдүүдэд сайн хүргэж өгөх. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь за эх 10 жил бол хамгийн эрэлттэй нийтнэр байгаа юм байна. Энэ дээр очих юм бол цалин ажлын байртай юм байна тий. Ажлын байртай өгч боломжтой байна гэдгийг л олж харах бах. Зүгээр инженерийн ч вэ ямар нэг хөдөлмөрийн үнэлэмж Монголд сайн байдаггүй учраас гэд ингээд бид нар ярьдаг ч тий. Энэ бол яг хуу тийм байгаа нь бол үнэн л дээ. Тэр яриад бас нэг амар өөрчлөгдөхгүй.
Ялт ч одоо ингээд ажил хийх гэр хүн байхгүй байх гэдэг чинь тэгвэл үнэлэхгүй болохгүй юм байна гэдэг нь гарчлах. Тэр мэдээллийг л нийгэмдээ сайн өргөх юм бол техникийн боловсрол авах гэсэн залуучуудын тоо нэмэгдэх болов уу гэж бодож байна. Гэхдээ бас бодлогын хувьд одоо энэ дээр хөшөөрөг те одоо өөрчлөлт бас хэрэгтэй л ах л та те. Одоо яг ингээд нөгөө тэтгэлэг хөтөлбөрүүд маш их зарлагддаг болчихлоо шүү дээ. Нэг үе оцсон бол одоо энэ хурлын гишүүд зарлал өгч जैन. Юунууд ч уулахын компаниуд ч өгч जैन. За ерөнхийлөгчийн 2000 инженер гэдэг миний санаж байгаа те нэг хөтөлбөрөөс яваадсан. Тэгэхээр ингээд 1000 инженер тийм Японоор 1000 инженер ч илүү те. Тэгэхээр энийг одоо нөгөө мэрэгчлийг сурталчлах ажил одоо бас чухлаас гадна бодлогын түвшинд бас ямар өөрчлөлт хийвэл одоо та ялангуяа одоо инженер хүн өөрөө бодлого тодорхойлох те парламентэд очиж гсэн байгаа. Бас та бүхний зүгээс ямар одоо ажлууд хийгдэх ёстой болоо. Тэр боломж нь одоо хэр байна бас. Тий. Яг 1000 инженерийн хөтөлбөр бол их гоё хөтөлбөр болсон. Одоо тэр нөө Японы Kosen системээр техникийн мэрэгжлийн сургууль одоо хуучнаар бол тий Kosen систем 3 Kosen байгаа Монгол тэрийг нэмэгдүүлэх бол маш их ирээдүйтэй бөгөөд маш хэрэгтэй гэж би боддог. Kosen төгсөж байгаа 12 дугаар ангиа зүгээр л төгснө. Ялгаагүй конкурс өгөө сургуульд орж болно. Эсвэл дахиад 2 жил сурчаад тэгээд дараа нэг сургуульд ороод 2 жилийн дараа бакалавр аваад төгсөж болно. Монголд, Японд. Тэгэхээр давуу тал нь юу гэдэг вэ гэхээр зэрэг хүн ингээд мэрэгчлэлтэй болчихж байгаа. 12 дугаар анги төгсөөд дахиад 2 жил сураад. Тэгээд мэрэгжлийн ажил хийхэд шууд боломжтой. Нарийн гагнуурчид мэрэгжлийн ажил цахилгаанчид энтер бол инженерүүдээс өндөр цалин авна. Зүгээр одоо сургууль төгсөө гарч байгаа инженерүүдээс бол хамаагүй өндөр авна. Эсвэл за би дээд боловсролтой болно. Би инженер болно. Инженер хүн бол тооцоо төлөвлөлт хийдэг юм шүү дээ. Тэгвэл тэр зам бас нээлттэй 2 жил сураад ингэ явчихсан. Тэгэхээр би бол энэ систем Монголд нэгэнд нэвтрээд эхэлсэн. Энийг илүү өргөдөх нь бол хэрэгтэй байна. Тэгээд энэ том одоо даваа талаа дарга яриад байгаа энэ том төслүүд энтэнд ингээм мэрэгчээр хүн хэрэгтэй. Би 12-д төгсч 2 жил мэрэгжлийн үнэлэх авч байгаа шууд гараад ажлын байранд очиод амьдралаа эхлүүлээд байр саваа аваад зээлээ аваад тэгж явж байгаа дараа нь 2 жил сургууль төгсч болно. Тэгэхээр энэ тал дээр бол би энийг зөв систем юм болов энийг бодлогоор дэмжих ёстой гэж бодож байгаа. Одоо ялангуяа нийслэлээр ярьж байгаа хийгдэж байгаа дэд бүтцийн ажлууд гэдэг юм бол тэ нөө метроны ажил яригдж байна. Нөө дүүжин тээврийн хэрэгсэл байгаа тий. Тэгээд ингээд дэд бүтцийн томоохон төслүүдийг хийхэд дахиад бас нөө боловсруучсан байхгүй гэж яриад байгаа шүү бид нар. Яг одоо энэ метроны чиглэлээр ажилласан боловсруучсан гэж одоо жишээл маад байхгүй бах тий. Дүүжин тээврих бас байхгүй бах. Тэн дээр бэлтгэгдсэн боловсруучсан. Одоо л маач Монголын төмөр зам гээл тий нөө төмөр замын коллеж маань одоо мэдээж ялгаатай ч гэсэн яг энэ төмөр замыг ярих юм бол одоо тэр л боловсруучныг бэлтгэж байгаа нөөцөл байгаа ах л та. Тэгэхээр ингээд нөгөө талд ингээд дэлхийн хөгжил чинь ингээд маш хурдцтай яваад ирсэн метро одоо хурдангалт хэрэг за одоо үүдэн дүүжин тээвэр за дээр нь одоо эрчим хүчний их усүр гэгт чинь бид нар сэргээгт эрчим хүч гэж ярьж байдаг те. Гэтэл бид нар дулааны цахилгаан станц, нүрс станцын асуудлуудыг яриад байдаг. Тэгэхээр яг энэ одоо чиг хандлага руугаа бид нар төхүүлж одоо хөгжихийн тулд те энэ инженеруудыг бид нар одоо богино хугацаанд яаж одоо бэлтгэж авал одоо нийслэлийн тулгамдж байгаа асуудал дээр яг ямар хугацаа одоо хэрэгтэй болох энэ дээр бас бид нар хэрхэн ажиллах хэрэгтэй юм болоо. За энэ дээр ингээ хараад айгу нийгэм соёлын айгу том асуудлууд болчиход байгаа. Одоо ингээд бид нар нэг талаараа монголчууд нүүдэлчин мал аж ахуй соёлтой гэдэг. Тэг чин дэлхийд одоо юу гэх юм одоо барууны оронд энэ фармын аж ахуй хөгжихөөс өмнө үед бол манайх шиг л адилхан нүүдэлчин тодорхой хэмжээнд мал аж ахуйтай байж байгаа. Тэгээ цаг хугацааны яваад өөрсдөө ингээд фармын аж ахуй болоод ингээд хөгжиж ирсэн одоо дэлхийн түүх гэж байгаа шүү дээ. Тэгээ сүүлдээ одоо Австрали, Шинэ Зеландын улсуудад адилхан хоньтой, малтай. Малаа хүн малж ийн үгүй үгүй. Малыг бол нохоо малж ийн гэж техник хоёр малж ийн тийм ээ. Нохоогоо сургацсан байна. Тэгвэл бид нар байгалийн цаг үеийнхаа шалгуураар цаашаа жишээлбэл одоо Австрали шиг, Шинэ Зеланд шиг, Европ шиг ч юм нохоогоо сурах боломжтой, сурах боломжтойс. Гэхдээ уул нь бол бид нар энэ одоо байгаа энэ өөрснийхөө одоо байгаа амьдралын эрсдлээр хувьсгал хийж дараагийн одоо үе рүү хөгжүүлэх шаардлагатай юм шүү. Тэгэхгүй бол буцаагаад одоо 2000 жилийн 3000 жилийн өмнөх байсан нүүдэл зааж хуураа өнөөдөр амьдраа тэгээ тэрүүрээ байхад маллаад байна гэдэг чинь өөрөө хүний хүсэл нь өөрөө иргэдийн маань хүсэл одоо Япон шиг ч юм уу Америк шиг ч юм уу амьдрах гэдэг тэд нар шиг хөгжих гэхээр буцаад хөгжихгүй гэдэг нөгөө хүсэл
хийж байгаа үйлдэл хоёр чинь зөрүүд байдаг. Тэгэхээр бид нар өнөөдөр мал аж ахуйгаа гэсэн одоо тодорхой хэмжээнд хагас фарм аж ахуй, мэдээ 100 фармын холс нөгөө нүүдлийн аж ахуйдаа суурьсан хагас фарм аж ахуй болгож тэн дээр байгаа ажиллаж байгаа одоо малчин одоо гэр бүл залуучуудыгаа буцаж техникийн суурьтай болгож энэ аль зүйлтүүр дээр ашиглах тодорхой хэмжээний үйлдвэрчлэл явж ижил юм чинь бидээсээ хүсэж байгаа хүсэл биелэн тийм ээ. Орчин үед бид нар чи ингээд хэрэв хотод амьдрахгүй л гэж зарим хүмүүс ярьж би бол чөлөөтэй гэдэг өдөө гараад амьдарч болно. Хотод амьдрна гэж бол хот гэдэг чинь өөрөө байран дотор цахилгаантай, дулаантай, устай, нойлтой. Энэ бол инженерийн дэвтцүүд. Тийм учраас инженерийн мэдлэг боловсруулах хэрэгтэй гэж хэлдэг. Дахиад инженерийн салбарын бас нэг онцлог давуу тал нь гэвэл одоо орчин үед чинь ингээл дээр үед чинь орчуулагч жолооч гэдэг бол мэрэгжил байж байгаа хүн болгоны эзэмшигтэй мэрэгжил одоо зүгээр эзэмшигтэй чадвар болсон гэдэг шиг. Одоо ирээдүйд бол эдийн засаг, санхүү, олон улсын харилцаа, маркетинг эдгээр бол ерөөхдөө зөв хүний чадвар болж байгаа. Инженер хүмүүс ерөөхдөө бол анханасаа инженерийн буюу байгалийн шийдлэх ухаан шүү дээ тийм ээ. Байгалийн шийдлэх ухаан, байгаль дээр бодиттой байгаа юмыг судлан танин мэдж ойлгодог. Энэ шийдлэх ухааныг ойлгоцсон хүн бол өөрөө логик сэтгэлээ маш сайн хөгждөг. Одоо бид нар бол системийн аргачлал гэж ярьдаг. Одоо нарны аймгийн систем, хүний эрхтний тогтолцоог анхаардаг чинь дотоод шүлэг мэдээллийн эрхтний тогтолцоог. Энийг ингээд системчлээд ойлгоцсон хүн бол цаашдаа нийгмийн шийдлэх ухаан буюу хүнийг ойлгохтой амархан байдаг. Тэгээ нийгмийн шийдлэх ухааны мэрэгжил бол ирээдүйд бол зөвхөн хувь хүний ур чадвар. Яг л хүсвэсэг бид нар нийгэм дээр. Харин бид нар үндсэн мэрэгжлээ байгалийн шийдлэх ухаан дотроос тэр геологч нь болох юм уу, механик инженер нь болох юм уу, барилгын цахилгааных нь хатуу физикэ гэж судалж явах юм уу гэдэг бол дэлхийн нийтийн хандлага бол энэ лөө явах гэж харж байгаа. Гэхдээ одоо дэлхийн өөр улсуудад одоо яг манайх шиг асуудал үүсч ийн ялгаахгүй. Зарим уурхаануудад ажиллах одоо хүн алга залуучууд нь YouTube-оор сошиал орчинд ажиллана гэдэг нөгөө уурхад ажиллахаа болцсон. Ийм трейдер болсон гэдэг нөгөө объектыг хүнээ дагсан ийм хандлага. Тэрэндээ даа. Тэгэхээр яг хуу нэгдүгээрт ингээд дэлхийн өөрчлөгдөж байгаа юм чи бид нараас тэрэндээ даах нь зөв бах. Одоо хуучин ч юм бол бид нар хотын одоо төвлөлтийг саагнажуулна гэж ярьдаг гэсэн юм. Дэлхийн нийтээр л хотлоо амьдардаг болчих. Бүгдээр л хотод амьдарвал байгаа ирж байгаа нэ бусад хүмүүсээ та битээ хотод амьдраа гэдэг тэгсэн нь өөрсдөө хотод амьдраад идэг. Тэгэхээр нэгэнт хүн өөрөө одоо орчин үед бүгд л одоо нийгмийн үйлчлэгээ болох одоо сайн одоо сургууль чанартай одоо олон нийтийн үйлчлэгээ босод залуучуудтай хүмүүстэй хамт байх нийгмийн хэрэгцээгээ дагаад хотод ирдэг бол тэрийг хүлээж өрөөд хотоо хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өмнө чи одоо ингээд хотоо хөгжүүлэхгүй хөдөөд илүү хөрөнгө оруулалт хийгээд ингээд дэлхийнхэн угаасаа явж байгаа тэрэндийнхэн эсрэг явдаг байсан. Тэгэхээр одоо эн чинь бол болохгүй юм байна гэдэг ойлголт. Хотоо хөгжүүлээд цааш нь одоо яд зүг амьдрах уу харин энэ хот гэдэг бол өөрөө дид хүчтэй хотод одоо хотчоод сайхан амьдрах гэж байгаа бол энэ хотын журмаар нь хот гэдэг ямар одоо дэлхийд үүсч өгцөө тэр одоо томьёолоор нь л амьдрах хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэгээ сая яг даадлаа дарга хэл дээр нөгөө хүсэл үйлдэл хоёр зөрөөд байна гэж чтэй хүмүүс болохоор нөгөө эрүүл одоо орчинд амьдармаар байна, эрүүл орчныг хүсэж байна тий. Тэгэхээр энийг одоо яхаарахгүй гүйцэтгүүлэхийн тулд нөгөө эрчим хүчний шийдлүүд маань одоо нэлээд олон сонголттой байх хэрэгтэй байх тий. Утааны асуудал, за тэгэл замын асуудал, тээврийн асуудал гэл ингээл хог хаягдлын асуудал гэл маш олон асуудал яригдэн штэ. Тэгэхээр түрүүн золоо гишүүний хэлдгээр бас үнэхээр одоо энэ ажлуудыг хийхэд ажиллах хүчин байхгүй бол бид нар одоо тэр ажлыг өөр хин нэгнэр хийлгэж таарах нь шүү дээ. Тэр ажлыг одоо өсөж байгаа зүйлээ гүйцэхийн тулд робот. За робот гэж болж чинь тий. Одоо сүүлийн үед нөгөө ялангуяа уулархан компаниуд дээр автоматжуулалт, роботжуулалт яригдаад тий нөгөө жолоочгүй тээврийн хэрэгслүүд чинь одоо тээвэрлэлт хийж ийн, экскаватор өгч ийн гэдэг. Тэгэхээр энэ бас бид нар одооноос болсон учраас ингээд эртнээс бэлтгэх хэрэгтэй юм шүү тий. Энэ дээр бас одоо ямархуу байдлаар ажиллах хэрэгтэй юм байна. Бид нар одоо ингээд нэгэнт өнгөрсөн бидэрт хүнээс дутагдж байна гэж ярьж байгаа биш. Одоо яг ингээд ухтуулж хийх ажлууд одоо бидэрт юу аваа. Тий. Сургалтын програм дээр ажиллах хэрэгтэй хаа. Одоо нөгөө технологийн хичээл билүү. Бид нар жоохон багт хөдөлмөрийн хичээл гэж яддаг ус. Мужааны юутай модон юмтай машинтай харуул маруултай. Тэрийг одоо технологи гэдэг бол технологи дээр нь гэхдээ төрөл бүрийн хүнсний технологи, хувцас загвар гэдэг сонирхлоор нь ордог юм шиг. Тэрэн дээр нэлээ их орчин үеийн одоо технологи, автоматжуулалт, электроник тэр тал руу анхаар юун дээр хөтөлбөр дээр нэмэх, дээрээс нь нөгөө хэрэгслэр хангах, лабораторийн хэрэгслэр хангах
Энэ ингээд хүүхдүүдийн нөгөө төсөөллийг хөгжүүлэхэд их чухал гэж бодож байна. Тэгжээж л хүмүүс чинь бэлтгэгдэн л дээ. Шийдлүүд бол үндсэндээ бид нар ингээд авч ашиглаж чадахгүй, амжихгүй байгаа болохоос биш. Авч ашиглах юм бол аль хэзээ тасарсан. Дэлхий бол аль хэзээ ингээд боломж нь бол зөндөө. Зөндөө. Бүгдээр нэг гоё нийлүүлээд явах юм бол өстой гэртээ ингээд компьютер дээрээс хэдэн дуурхай ажиллаж бараг л болж штэ. Тийм. Саяхан нэг 150 км зам хөнгүү тавьсан мэлээ яд. Бүх машинууд нь технологи хөнгүү ашиглаад удирдлагатай ингээд. Тэрэн шиг. Тэгэхээр энэ бол тийм бүр нэг агаарын фантаз бол биш болцсон. Яг уу илүү төвөгтэй уул геологийн нөхцөлтэй газар бол жишээ нь тэгж мэдхгүй одоо бараг л худлаа дөө. Яг уу жоохон дэмжлэг орох байхаа. Жишээлбэл одоо хөрөн нүүрсний цахилгаан станц ургаанууд байна шүү дээ. Цахилгаан станц хамт байдаг. Манад бол шин дорнод байна те. Хажуудаа цахилгаан станцтай. Иймэрхүү юмнууд бол ерөөсөө л конвейер системтэй энэ чинь бол 1970-аад оноос л хойш нэвтрэгдсэн зүйл хэвгүй. Машин ингээл хоёр тал руугаа өөр автоматар яваал холборсон нүүрсээ конвейер дээр ачаал энэ тэндээс явсан нүүрснүүд нь компьютер өрөөнд дээр хүмүүсийн тохиргоолдод дарангууд энэ конвейерээс арай хин арай бага авч өөртөө хойлол ингээл станц руугаа очиод цахилгаан гараад шугамдаа нийлүүлэгдэж явдаг. Тэгэхээр иймэрхүү зүйлс бол Монголд өстө хөнгөө бүрэн боломж бол техник болцсон. Тэгээд тэрийг тийм зүйл нэвтрэх нь бол хэрэгтэй. Ялангуяа хиймэл оюун хөгжихийн хэрээр нөгөө роботтой ажилчид гүйцэтгэл ингээд явна чанарын хяналт дараа дэрийг сайжруулна. Энэ бол хүний ажлын байрыг булааж байгаа зүйл ерөөсөө биш. Харин ч одоо хүнд илүү их боломж олгоно. Тэгээ нэг ажлын байр наахгүй болоход нөгөө талд шинэ ажлын байр байл. Тэр ч одоо удирдаа сууж явах нэг хэрэгтэй болж таарч шүү дээ. Тэгээд зөндөө юм иймэр үүдэг хүн үрдэггүй. Монголд бол ялангуяа онцгой хэрэгтэй. Тэр бүр их олон онтой газар мэдхгүй яа. Энэ бол одоо тийм холын мөрөөд биш болчлоо л да тий нөгөө компаниуд ч одоо аль хэдийн хэрэгжүүлээд гэсэн. Сая өнгөрсөн жилээс биднийг Австралид явж байхад 2000 хүнтэй одоо жилдээ нэг 2 сая тонн нүүрс экспортлдог. Одоо манайхаар бол нөгшөөтэй уурхай орчим түүхийдэг экспортлж байгаа юм компани 20 хүн л ажиллаж байгаа байхгүй юу. Удирдлагын юунаас удирдаал тэнд нислээл тэнд доорн гүн уурхай дээрээ овоолол ачаал ингээл явцдаг. Одоо саяхан маркшедрүүд энэ камерын хувьчийн уран үлдээ ингээл явдаг гэсэн шүү дээ. Өдөржингөө алхаал. Одоо бол нэг дорон нисгээл тэгэл нэг 10 минутын ажил болчихсон байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ маань илүү нөгөө залуучуудын маань бол сонирхоод байгаа чиглэл байхгүй юу. IT технологи гэдэг. Заавал уурхай чин гэхэлэр нөгөө хуучны нэг юм одоо харавттай нэг юм тийм хурц жотуудаар төсөөлөд байдаг биш. Одоо гэрээсээ нөгөө тоглож байгаа юм шиг одоо нөгөө Minecraft одоо юу гэдэг нэг удирдаа сууж идэг шүү дээ. Тэр шиг л ингээл удирдаад сууж байгаа энэ мэрэгжил болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо яг энэ рүүгээ ингээд орохгүй бол бид нар ингээд мөрөөдөд ам шиг яриад байдаг. Хаа хол юм шиг яриад байдаг тий. Сая бид нар бас тэр нөгөө судалгаа хийлгэж байгаа. Ажил олгогч нар бол энийг нэг ойрын 5 жилд уулуурхайн салбар юм. Ажил олгогч нар ойрын 5 жилдээ энэ автоматжуулалт, роботжуулалт бол Монголд нэвтрэх боломжтой байна. Яагаад гэхээр үнэхээр нөгөө хүн байхгүй, хүний нөөц байхгүй. Учираас одоо нөгөө уулуурхайч тасралтгүй явж явах хэрэгтэй гэдгээр энэ рүүгээ шилжих юм байна гэж бас ингэж харж байгаа юм байна л да. Та бүхний хувьд одоо яг энэ богино хугацааны шийдэл юу байж болох? Одоо гадаадаас нь ажиллах хүчин авах гэж бид нар ч бас нэг бахан квотын асуудал яригдсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас бид нар одоо яг одоогийн нөхцөлд энэ орон зайгаа яаж одоо хин нэг нэрийн ажлыг хийлгүүлэх дээр ямар боломж байгаа гэж харж байна. Яг одоогийн байдал дээр яг тэгээд боломжит байгаа дээрээ л төслүүд бол хүний нөөцнийхөө хэрэгцээ шаардлагатад явах. Манайхан ерөнхийдөө яг бид нар монголчууд өөрснөө бүтээн байгуулалт хийж ерөөдөө сураагүй хүмүүс учраас тэрэн дээрээ бол анхаарал одоо төсөв мөнгө бол тавьж чаддгүй. Тэгээд одоо юу гэх тодорхой хэмжээний төсөв мөнгө тавьж чаддгүй учраас тэр ажил дандаа чанаргүй болдог л доо. Тэгээд тэрэн дээр анхаарал дээр салбар хөгжихгүй байгаа бас учир нь бид нар өөрсдөө. Тэгээд бид заримдаа ингээд өөрийгөө бодоод үзэхээр өмнө одоо биднээс уламжлалт манай ах нар аав ээжийн зааж өгсөн сургаалаа яг бид нар өөрсдөө бас үнэлгээг болгох юм л. Одоо Улаанбаатар хотод байгаа хамгийн энгийн Рио Тинтогийн парк. Хүмүүс Рио Тинтогийн паркийг ингэж сайн хэлээ. Босод паркуудыг босод дэд бүтцүүдийг бид нар муу хэлээ. Тэг яг үндэ үн тэндээ бас хөдөлмөрийг аваад үзэхээр маш их зөрдөг. Өнөөдөр оюутлаг бол сайн явж сайн төсөл. Яг дүүр тэнцээ нэгдүгээр чанарыг авч үздэг. Чанар инженерчлэл хямдхныг авч үздэг. Одоо байгаа манай монголчуудын бидүүсэн сэтгэх хөв хизээч бүтээмж чанарыг авч үздэг. Дандаа хямдхныг авч үздэг. Тэгээд аюу олон жил бүтээн байгуулалт хийж сураагүй учраас 2 тэрбум 10 тэрбум 500 тэрбум их мөнгө гэж боддог.
Яг үндэ тэр биднээсийн амьдралыг авч яваад байгаа нь цаашид одоо нийгмийн 50 60 жил 100 жил тогтох энэ дэд үтцтэй итэр ч юм бол бага мөнгө өгдөг. Тэрийг ойлгодог юм байна. Тэр ерөөсөө өөрсдөө нөгөө бүтээн байгуулалтууд хийж үзээгүй. Одоо өнөөдөр 3 дугаар цахилгаан станц дээр осол болсон 4-р цахилгаан станц эдэргээд ботгож ин чинь бүр социализмын үед 1985 онд 4-р блок тест бүрийн 4-р блок анх дуусчихсан. Нөгөөд нь 60 хэд он 50 хэд онд хийгдсэн бүтээн байгуулалт. Бид нар өөрсдөө энэ том бүтээн байгуулалтууд хийж үзээг болохоор биднээсээ амьдралыг үнэн дээр тухтай байгаад байгаа энэ орчин ямар үн цэнээр бүтдэн гэдэг бидэрт яг одоо энэ миний болон манай аав ээжид үед бол бийдэггүй. Ийм учраас бид нар үндээсээ үнэлдэг учраас энэ салбартаа хөрөнгө оруулалт хийж чаддаг. Хөрөнгө оруулалт хийж хөгждөг учраас нөгөө салбарт ажиллах залуучуудын цалин, анхаарал халамж, тийм ээ, салбар өөрөө хөгжих гэдэг асуудлууд бүгд хаягдчихад идэв. Одоо улсууд ингээд өөрийнхөө технологийн хөгжлөөр явж байгаа юм л да. Японд чинь уул уурхай байхгүй нэ уул уурхай машин механизм дээр Hitachi Komatsu гэдэг дэлхийн 2 3 номер зандаа 4 5 дороо явж байгаа брэндүүд Японд өөрснөө уул уурхай гэдэг чинь үтц ус биш шүү дээ. Тэр чинь уул уурхай General буюу ерхий ангилалтай тоног төхөөрөмжөөр дэлхийд 2 3-т явж идэг. Гэхэд тэнцээ тэр 1900 оны эхнээс эхлүүлээд хэрэглээний физик, хэрэглээний математик энэ тоног төхөөрөмжөөр маш олон мэргэжилтнүүд дэлхийд үйлдвэрлэе яваа. Тэргээр экспорт хийж ингээд тэрэндээ анхаарал одоо хандуулж ингэж явж исэн түүхтэй. Тэгэхээр манайханд одоо бид нар өөрсдөө бас энэ мал аж ахуйн сэтгэл зүгээс гарч одоо тодорхой хэмжээний одоо инженерчсэн ус болж явах л одоо сэтгэл зүгэл бэлтэж өөрсдөө хөгжих хэрэгтэй юм шүү. Бид нар ерөөсөө тэр сэтгэл зүг байхгүй одоо хүртэл байгаад байна гэж бүгд ярьдаг. Тэгээд тэгж байдаг. Тэгэл ингээл өөрөө өөрсдөө л ер нь татаж унагдаг. Тэгээд хамгийн гол нь одоо бид нарт одоо инженерчийн сэтгэл зүг байхаас гадна орчин үеийн эдийн засгийн сэтгэл зүг бас байдаг юм л. Түүнээсээ болоод төслүүдээ хэлгэж чаддаг. Тэгээд бид нар байгаа мэдчихин гэж боддог. Гэхдээ ертөнц аягүй том тийм ээ. Өөр улсуудад өөр газарт яг тэнд нь очиод амьдраад ажиллаад үзэх юм бол харьцуулаад үзчих хүн юм ойлгож байгаа. Бид нар одоо өөрсдийн уламжлалтайгаа сэтгэхгүйгээр явах юм бол нэлээд цаг л алдчихээн гэж хэлэхээр тийм ээ. Бусад улсууд яг түүхийг татал явж чинь тийм Улаанбаатарт агараа бохирдол Лондон хот чинь түүхэндээ 2 удаа агараа бохирдолд орж исэн. Том аваар ослоо тэгэл зөндөө юмнууд болж исэн тийм. Одоо энэ тэг цурын осол гэдэг чинь нөгөө сая 4 жилийн өмнө намайг би 2 жилийн өмнө Казахстан явж байгаад Багартир Комир гэдэг манай Эрдэнэчиг яг ийм одоо уул уурхай дагсан том хот дээр одоо манай ТЭЦ 4-т ижлэг настай станц нь засвар хийхгүй ангалж явсаар байгаа дэлбэрэл нэг том хот 3 жил таланд хөтөн байхад улс төрийн золиосоор нэг хотын дарга станцын дарга хоёрын шоронд хийсэн байгаа. Тэгэл болоо тэгэхээр яг наан нь одоо энэ засвар хийх гэдэг энэ салбарын шинжил хэрэгтэй юмд үнийн нэмэх хэрэгтэй нэгдэгтэй бол ач холбогдол гэж анхаардаг. Тэгэхээр бас үнтэй холбогдуулаад ирэхэд манай тэр яг л энэ юм давтагдал явж байна. Араас тэгээд сая ингээд цахилгааны үн, дулааны үн нэмж гин. Араас нь одоо ус бидний 1 литр усыг нэг төгрөг 0.5 мөнгөөр зарж байна. Тэгэхэд өнөөдөр усны хэрэгцээ ямар байна тийм ээ? Өмдний усны хэрэгцээ бас Улаанбаатар хотод ирээдүйд асуудал үүсгэр шүү дээ. Тэгээд одоо бусад зүйл дээр зарцуулж байгаа зардалтайгаа харьцуулахад бол энэ дид үтцүүдээр зарцуулж байгаа зардал маш бага. Одоо ингээд биш маш энгийн нэг юм судалгаа хийлгүүлээ гэж одоо дамжихгүй л байна. Одоо би өөрөө Австралид ингээд амьдарч байгаад одоо Австралийн нэг дундаж гэр бүлийн одоо тухайн халаалт цахилгаан дулаан хогондоо зарцуулж байгаа мөнгө цалингаас байгаа хувь Монгол нэг гэр бүлийн дундаж цалингаас зарцуулж байгаа хувь хоёр байх юм маш зөөрнө. Яг тэгвэл бид нар энэ нийгмийн суурь дид үтцүүд бол хог тийм ээ бохир ус, цэвэр ус, цахилгаан дулаандаа ерөөсөө одоо дулааныг бол өнгөө ашигладаг шүү дээ. Бид нар чи метр квадратаар төлдөг болохоос хэрэглэгээрээ төлдөг. Тэр өнгөө ашигладаг юм чинь замбрааг өргөлээ. Замбрааг өргөлөөс болж асуудал үүсдэг тийм ээ. Одоо усыг бид нар чи анх сайхан гэхэд өнгөө өргөлдөг байлаа ш. Тэгээд тоолортой босноос хойш Эрдэнэтэд нөгөө цэвэрлэх байгууламж дутагтаад байж байгаа тоолортой болоход цэвэр усан дээр тоолор тавиад гэсэн чинь цэвэрлэх байгууламж ачаал байхгүй болсон. Тэгвэл шиг өнөөдөр дулаан дутагтаад байгаа. Дулаан дутагдсны учраас Улаанбаатарт агаарын бохирдол үүсээд байгаа. Дулаан дутагдж байгаа учраас бид нар техник нөхцөл дулаан өгч чадахгүй очоод тийм чи айлууд нүүрсүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дулааныг өнөөдөр өнгөө ашигладаг. Хэмжээг нь хэрэглэдэг болохоос хэрэглээг нь хэрэглэдэг. Тэгэл маш олон офсууд, байгууллагууд өвөл таад анзаараарай. Цонхоо онгоолгол тэнцээ бид нар нүүр шатаал агаараа бохирдуулаад дулаан өвөлдүүлээд байгаа. Цонхоо онгоолгол гэдэг. Тэгэхээр энэ дулааны тоолортой болоод дулааны хууртай болж иж хүүтэн улс шүү дээ Монгол улс ч тийм ээ. Ингэж энэ салбар өөрөө хөгжиж ингэж явна. Тэгэхээр гадаадын улсуудад яг тэгж явдаг. Тэгэхэд өнөөдөр ингээд бас иргэдийн маань бас ойлголтон дээр ингээд үндсэн суурь дид үтцүүдийн үнийг нэмчлээ. Амьдрал хэцүү ингээд.
Яг үнэндээ бид нар бас тодорхой хэмжээний зардлаа юунд ач холбогддог гэж яаж амьдрч нийгэм маань зөв болох вэ гэдгийг хөгжсөн орнуудын туршлагыг судах хэрэгтэй. Өнөөдөр хөгжиж орн бүгд тийм Япон хөгжсөн хөгжиж буй орнууд тийм ээ. Бүгд одоо энэ дэд үтцээр л тодорхой хэмжээний зардлыг нөгжиж энэ дэд үтцийн салбар өөрөө салбараа шинчиж тэнд Өөрийгөө мөнгө хөрөнгө оруулж санхүүжүүлж тэ. хийж тийчээ чадвартай боловсон хүчнүүд ажиллаж хөгжиж тэрүүрээ бахархаж ийн үйлдвэрлэл юм чи сайн явж нийгэм бол сайхан болно шүү дээ. Тэр энийг бол бас манай их барьж байгаа одоо бид нар шиг хүмүүс бол нийлдэлтэй ярьж ах хэрэгтэй. Би бол хэлдэг. Одоо авто замын татвар нэмчлээ гэж шүүмжлэл ясан. Тэр замын татвар нэмэх хэрэгтэй байхгүй. Тэгжиж юм чин замаа арчлахгүй зардал гарахгүй. Өнөөдөр бид нар маш гоё технологиуд ярьдаг. Тэр бүгд маш мөнгө. Тэр мөнгөний аавынх мөнгө нь байдаг. Тэгээд макро эдийн засаг дээр макро эдийн засгийн менежментийн ихээр манайх нь өөр макро эдийн засгийн ойлголт байна. Дээрээсээ инженерийн суурь ойлголт байхгүй, эдийн засгийн ойлголт байхгүй. Улс өөрөө л энэ зовлон туулж явж хөгжинэ гэдэг чинь маш их бас тэгж асуудлыг туулж цаг хугацаагаар явах хэрэгтэй юм шиг ойлгогдлоо. Бас нөө судалгааны үр дүнгэл бид хоёртой баталцаад байна л да. Нөө инженерүүд хэрэгтэй гэл ингээл яриадсан чинь саяас нөө манай салбарт хийсэн судалгаагаар нөө эрэлт нь яг мэрэгсэн операторуудын хэрэгцээ маш их өндөр байгаад байгаа юм билээ. Тэгэхээр өнөөдрийн шийдэл нь бид нар нөө инженерийг бэлтгэж явахын зэрэгцээ нөө мэрэгсэн операторуудыг одоо эмсүүд бол бас нэг үе бодох юм бол дэд бүтцийн асуудлууд бол их шийдсэн байлээ шүү дээ. Аймаг болгонд ингээ баригдсан тий. Тэгэхээр энийг бас бид нар одоо эмсүүдийг хэрхэн одоо менежментийг цаашдаа зөв авч явж яг нөгөө чадварлаг боловсон хүчнээ бас бэлтгэх боломж нь бас үүсэх юм болоо. Энд дээрс таны бодол юу вэ? Хуудан том компаниуд нь эмсүүдтэйгээ холбогдоод гэрээ мөрөө байгуулаад захиалдаг болцсон байна л шүү дээ. Тэгэхээр энэ бол цаашдаа нэмэгдээд л явах. Тэгэхээр энд орж байгаа залуучууд шууд ажлын байртай, гай үзэлэнтэй. Тэгэхээр яг дөрөв ярьсан бид тэр мэдээллийг сайн түгэж өгөх хэрэгтэй баг та. Тэгээд хүн заавал бакалавр төгсөж 4 жил сургууль төгсөх гээд ичж болно, гүжиж болно. Явж байгаад 90 дэмий юм байна. Ингээд сайхан амьдрчих юм байна гэдэг. Оператор бол их сургууль төгссөн хүмүүсээс хамаагүй өндөр цалин авна шүү дээ. Тэрүүгээр хөгжлийн түншлэл бас энэ дээр байж болох юм болов гэж хараад байгаа л да. Эмсүүдийн менежмент дээр ямар түншлэл? Одоо яг зарим аймагуудаар яваад бид нар нөгөө харахаар менежмент нь ерөөсөө төр өөрөө хийж чадахгүй нэгэд ашиглахдаггүй байгаа юм биш. Тэгэхээр тэрийг нөгөө хувийн хвшлүүд дуулахын компаниуд ч юм уу тэртээ нөгөө боловсруучнаа өөрсдөө сургаж аваад байгаа юм биш. Одоо зарим юм дээр нөгөө боловсруучны дутагдaltaа гэдгээр орон нутгийн иргэдээ сургаж авдаг болсон. Ийм асуудлууд байгаа юм билээ. Тэгэхээр бас энэ нь бас нэг одоо хувилбар байж болох юм болов уу гэдэг нь. Техникийн бааз суурьтай мэрэгжлийн сургуулиуд байх юм бол айлхор хувийн хвшил шилжүүлэх нь л үр ашигтай баг. Би бол тэгж л боддог. Тэгээд эрэлтэн байна, энэ сургууль нь байна. Хүмүүстээ мэдээллийн сайн өгөөж өгөх хэрэгтэй. Тэрнээс биш одоо нэх ингээл заавал төсөв төлөвлөгөө болол техник мэрэгжлийн сургуулиуд барайл тэнд нь оюутнуудын төлбөрийг нь төсвөөс нөхөж өгж өрөөд их юм шаардлага байхгүй л гэж бодсон. Одоо бас сая түрүүн даадлаа дараах хэллээ ш нөгөө оюутлогоо гэдэг өнгөрсөн хугацаанд бий болсон нэг дэд томоохон уулхан цэслүү тэрийг дагаад бий болж байгаа нэг дэд бүтцүү те төмөр зам авт зам гэдэг энэ дээр бас нөгөө гадны одоо инженеруудын удирдлагуудаар бид нар хийж гүйцэтгсэн ингээд бас яг л тэр дандаа Монгол инженеруудын гараар ингээд бүтсэн те одоо бас яг энэ инженерууд маань цаашдын одоо энэ салбарын залгамж хаалгаа бэлтгэх тал дээр бас ажиллаж чадчихээн үү ер нь бас энийг ингээд ямар байдлаар те залуучуудаа одоо энэ туршлага мэдлэгээ одоо үлдээх систем болоо ажиглагдаад байгаа юм гадаадад яг тэр үед ингээд сурч ирсэн оюутнууд чинь гадны нөгөө инженер техникийн одоо инженер техникээр сурч байгаа хүмүүс нь тэдний технологиор ирчээд энд ажиллах гэхлээр нөгөөтг нь хуучны нөгөө Орсын одоо юу гэдэг те нөгөө хоцрогдсон технологи ингээд байгаад байдаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд бас юм ялгаатай зөрүүтэй байдал нэлээ үүсээд байгаа ажиглагдаад байдаг. Ер нь уул уурхайн том төслүүд монголчуудыг ажлыг зургаж байгаа нь бол үнэ. За тэгээд хоёрдугаарт нь технологийн зөрөөж гайгүй дээ. Зүгээр цаашдаа ингээд потенциал бий болцсон байхад эрх зүйн орчин нь уул уурхайн хөрөнгө оруулалтыг айлгадаг, үргээдэг. Тэгээд ингээд дахиад ажил хиймээр байхад мөөх нь багасчаад ийм зүйл бол надаас харагдаад гацаа гарсан монголчууд зөндөө байгаа шүү дээ. Монголд ажил хүн олдохгүй байх гэдэг. Зарим гараа явцсан байгаа гэдэг. Энд чинь бас нэг юм хэлж байгаа байхгүй. Одоо оюут толгой дээр ажиллаж исэн
За сүүлийн үед те хуучин бол Эрдэнэт Багнуур шивээ одоо юу гэдэг ингээд Онроос уурхай гэлтэй. дараа нь оюут толгой байна, ухаан удаг байна, нарийн сухад байна, Борого. борог за ингээд босоод компани. Энэ дээр ажиллаж байсан хүмүүс одоо ялангуяа 14 болчиход хот дээр нэг 7 хоног халтур хийж байгаа шүү дээ. Тийм. Тэд нарын зүгээр ингээд хашаа ороо барьж байгаа юм байна. Шал өөр. Юмаа төлөвлөд материалаа тавьчаад тоо бодож материалаа авч тавьчаад хийж дуусчаад яваад өгдөг. Зүгээр тэнд ажиллаж байгаагүй хүмүүс болохоор яг ингээд одоо банзаа дутаадаг. Тэгэн бүтэ 100 айл руу 100 явдаг. Нэмэрхүү жишээ зүгээр наацх ялаа гардаг байхгүй. Тэгэхээр энэ ингээд энэ том төслөж бол хүмүүсийг ажиллаж зоргож. Цаашдаа дараа үеийнхнийгээ бэлтгэх асуудал дээр за яг вэ тэгээд боловсролын систем бол бас уг нь байгаа. Би бол ер нь их айхтар ингээл нэг айхтар бэлтгээд дах юм угаасаа л бэлтгэгдэл явж байгаа л гэж бодод байгаа шүү дээ. Яг хөдөлмөрийн үнэлэмж бол угаасаа өснө. Өсөхгүй бол тэр ажил нь явахгүй байхгүй. Тэгэхээр тэр бол өснө зүгээр хоцрох гээд байна. Тэгэхээр мэдээлэл зөвлөхөл сайн хэрэгтэй болов л гэж бодсон. Гол нь энэ дээр бол яг ажил хийгдэл хэрэгтэй гэдэг. Ер нь бол одоо та дөрөв удаа хэлжсэн гадаадаас оюутнууд хүмүүс ирж Монголд ажиллах гэдэг юм гээл те. Тэгээ дээрэс нь энэ салбарын одоо эмсүүлсийн хөгжүүл, боловсролын хөгжүүл, цалин, залуучууд одоо энэ бүх ажил чинь хизээ хөгжөөд зүг болохыг бол hodны эдэд хүчсэн салбарт ажил явах хэрэгтэй. Төсөл явах. Төсөл хэрэгжиж ажил явахгүй бол тэн дээр ажиллах сургагч хүн байхгүй, сургуулаад авах хүн байхгүй. Энэ салбарын боловсролч явахгүй. Энэ салбарын багш нар ч хөгжихгүй. Тэр салбар өөрөө хөгжинө гэдэг бол тэр салбарт амьдрах амь урах хэрэгтэй. Амь урах. Одоо Монголд ганц одоо амь ураар явж байгаа нь уул уурхаан салбар урд таны ярьдаг том төслүүд байж байна. Бусад салбарууд дээр амь урахгүй шүү дээ. Амь оруулах хэрэгтэй гэдэг. Тэгээ бид нар өөрсдөө тэрийг амь оруулж чаддгүй. Улс цаашаа хөгжих гэдэг тийм ээ хөгжих шаардлагатай байгаа. Амь орохгүй шалтгаан нь одоо юу? За амь орохгүй байгаа шалтгаан нь бид нар өөрөө өөрсөндөө итгэдэггүй хэл. Тэгээ нөгөө юм хийж сураагүй хүмүүс чинь нөгөө одоо нэгэндээ итгэхгүй тэгээд хартаа нөгөө нэг жоох юм болоод ихээр бүгд нэг зөвлөгөө шавдаг нэг зодон боддог тий. Би өөрөөс хуурай ингээд бизнес хийгээд үзчихсэн. Анх хүн ер нь мөнгөгүй анх бизнес хийж байгаад бол олоолаа нийлт юм бэл. Тэгээд бизнесэнд бүтээд амжилттай мөнгө төгрөг олоод тэр хүмүүс модалцаж байдаг. Яг тэр шиг улсыг хөгжих гээд байхад бүгдээрээ хөгжүүлээ гэдэг. Яг хөгжих гээд нэг хэдэн дөрөв орж ирээд төслүүд нь явах гээд ихээр хоорондоо зодтолдож эхэлдэг. Нөгөөсөө сэтгэлж ийм байдаг. Тэгэхээр бид нар өөрсдөөс энэ дээрээ нөгөө хүлээн зөвшөөрөх тийм ээ. Нэгийг ойлгох, хүндлэх, бусдынхаа хийж байгаа ажилд хүндэтгтэй хандах. Яг тэгвэл нөгөө бусад хүний оронд байж үзээгүй тэр хэмжээний мэдээлэл байхгүй. Мэдээлэл байхгүй ч жаад мэдэрхэж ярьдаг. Тэгээ би бас өөрөө ингээд баруун сургууль төгсчөөд байж байгаа зарим найзуудаас хэлдэг. Одоо дутуу мэдлэг боловсролтой гаралж гай болж шүү. Нөгөө сүүлийн үеийн менежментийн ур чадвартай чинь teachable буюу бусдаас үг сонсож бусдаас заагддаг ур чадвартай teachable буюу одоо сурах чадвартай бусдаас даах хэрэгтэй. Тэгэхээр ажлын байран дээр энэ том төслүүдээр ялангуяа одоо энэ сүүлийн үед одоо бид нар мега төслүүдгээд улсын орны суур дид үтсийн том төслүүд дээр бол ур чадвар гэхээс илүү ийм нэгдэл ойлголцлоо төсөл явдаг. Одоо алангуугийн сургууль байхгүй ерөөсөө. Тэгэхээр дэлхий дээр ингээ байгаа том төслүүд ерөөсөө л яг энэ нөгөө ив нэгдэл олон салбарын хүмүүс одоо төр удирдлагын хувийн компаниуд нь нөгөө яг моментын бүрдэнэ гэж бид нар инженеэр ярьдэн шүү дээ. Тэрэн шиг л одоо моментын бүрдэж явдаг юм болов уу гэд. Одоо энэ 5 цагаан ашуун схотыг дүүх шүү дээ 12 оноос хойш явсаар хагаад сүүлд сая нэг урд одоо 3 том төмөр зам 1100 км нэг дууслаа. Одоо тэгээд олигтой ашиглаж чадахгүй. Тэгтээ яг тэр үе дээр бас момент бүрдсэн. Тэгэхээр одоо нэг талаараа манай том төслүүд яг одоо монголчуудын эзэн момент бүртгэн гэл бас хүлээжлэн явнд. Одоо хөгжчихөөсөө хийгдээсэ гэж бодож байна. Салбарт нь олон жилээ өөрөө залуучуудаа хөдөө ажиллаж таббаа дээр ингэж ажиллаж явсан үеүүд энэ хэдэн дэд төцүүд нь ирээд одоо миний үр хүүхдүүд хойшоо сайхан амьдраас л гэж бодсон. Тэгээд нөгөө хоорондоо нэгний хүлээн зөвшөөрдөг. Өөрийнхөө мэдж байгаа юм бүхний одоо мэдлэг гэж боддог хүмүүст хоорондоо ойлголцохгүй манайхан модцож явсаар байгаа. Тэгээ монголчуудад бол ерөөсөө алангуй сургаал хамгийн суур таарах юм бэл. Тэгээ түүнээсээ болоод ив нэгдлээсээ болоод нэгнийх ажлыг бүгд гацаадаг. Биднээсээ өмнөх ерөөсөө манай ах нарын 30 жилийн түүхэл юм шүү дээ. Тэгээ би өөрийнхөө үеийн залуучуудыг ч юм одоо хойж үдээ захад бол тэр алтааг л тавтахгүй байхс. Тийм учраас би өөрөө ажиллахгүй байгаа. Өөрөө яг хариуцахгүй байгаа бусад хүний инфлуенс нэг шүмжилдэг. Яг харахгүй шүмжлэх зүйл
байгаад ирвэл үндэслэлтэй уншиж чагаад ярилцаж тухайнтай өөртөө нь ярилцгааш биш. Хаамаагүй шүмжлээд байх. Тийм бас. Тэгснээрээ буцаад нөгөө салбарыг гацаачдаг тий. Тийм асуудлуудаа тэгээ энэ бол яг том төслүүд гэдэг бол өөрөө project management-ээр чилдэг stakeholder engagement гэж ярьдаг. Тийм оролцогч талууд их гэж монгол хэлэн дээр орчуулдаг. Одоо тэрийг утгачлаад өрүүлэх юм бол нөгөө олон оролцож байгаа энэ төр засаг нь одоо босод тэр төрийн агентлагууд хувийн хвшил иргэдэн өөрөө хоорондоо эвтэй байж. Тэгээд төслийг явуулах ч юм бол тэр талуудыг менеж хийх буюу яг тэр бүх оролцогч талуудаар ив нэгдэлтэй байлуулж төсөл хөтлөх юм болов гэдгийг сүүлийн олон төслүүдээр харж энэ газрын төслөө төслүүлээ. Дууссан төслүүд нь ч байна, дуусаагүй дахиад гацж байгаас төслүүдэд бүр гацаа зогссон төслүүд ч гэж. За энэний зовлонг бол манай салбарын сайн мэднэ гэж те. Залуу захирлаас өөрөө урд нь нөгөө нүүрс ассоциацийн захирал байгаад нөгөө хувийн хвшлийн талд дуу хоолой өргөдөг байсан. За ялангуяа нөгөө эрсдэлгийн салбарт бол тэлэлт бол ерөөсөө байж чадахгүй шүү дээ. Одоо ингэ байгаа эдэн төтөл дээрээ л ингээл ам зовоод ингэ яваад байдаг. Цаашдаа бас яг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээ, нөгөө хайгуулаа төвчүүлээ, албарлалт руугаа шилжиж гэл ингээл явж өгч чадахгүй л аваад байна л да. Тэгээ энэ нь бас яг ингээд та одоо ороод ингээ харахаар тийм боломжгүй юм байна уу? Яагаад одоо ингээд юм төслүүд ингээ шинээр хөтлөхөө болчихваа. Тэгээ сүүлийн одоо хагас жил гарны одоо болж байгаа кейсийг харахаар одоо шинэ төсөл битгий хэл хуучин явж байгаа төслүүд маань хүртэл одоо үйл ажиллагаа явуулахад бол яг боддоор л маш хүндрэлтэй цаг хугацаа туулж шít. Тэгээ нөгөө гадаад зах зээлийг чинь өрснө өмнө нь унчихсан тий. Тэгэхээр яг энэ маань бас ингээд ямар хүчин зүйлээс болоод ингээд энэ том төслүүд маань ингээд хөтөлж чадахгүй байт юм болоо. Ялангуяа эрсдлийн салбарт тий. Тэгэхээр чин инженерийн биш улс төрийн яриа болчих гээд. Харин тийм л одоо халиал эднийг тэр сэдвүүгээ Ер нь зөвхөн миний бодлоор энэ бол улс төрийн үзэл баримтлалтай холбоотой зүйл. Сайн муудаа биш. Тэр үзэл баримтлалыг сайн гэж бодож байгаа хүмүүс байна. Муу гэж бодож байгаа хүмүүс байна. Улс төрийн үзэл баримтлал нь ер нь уул уурхайч дийлэнх нь төрийн үйлчлэл байх юм байна гэдэг хандлага төлхөө байна. Энээс болоод ашигт төлөвийн тухай хуулийн өөрчлөлтүүдад тэр агуулгын олголт саатаад нэг иймэрхүү байдалтай болсон. Тэгээд энийг бол төлхөө төрийн өмч орсноороо хамнаат нөөцийн төлбөрөөс гадна ашиг олон ашгаасаа ингээд одоо хөрөмтлийн сан тийм ээ ирээдүйн сан маа ингээд байлгийн сан гэдэг юм руугаа авчиад байна л да. Тэр нь сайн талтаа бас муу талт. Муу тал нь юу вэ гэхээр ер нь хөрөнгө оруулалт. Барууны хөрөнгө бол байхгүй болчихлоо шүү дээ. Тэгээ тэр нь яг манай бодлогоос ч хамааралтай, олон улсын байдлаас ч хамааралтай. Гэхдээ олон улсын байдал бол биднээс үл хамаарсан. Манай бодлого бол биднээс хамаарсан зүйл. Олон улсын байдал хэцүү тэднийг үргэж байгаа бол манай бодлого эсрэгээр найр тавих хэрэгтэй. Нээж өгөх хэрэгтэй Монголыг чөлөөтэй болгож. Тэгэхгүй бол тэгэл үндсэндээ бид нар чинь бид өөрсдөө хийж чадах шийдвэр гаргах төвшин асуудал шүү дээ тийм. Тэгвэл бид нар бүтээгдэхүүнөө бүгдээр нэг хятад руу гаргадаг. Одоо ганц бүтээгдэхүүнээ гаргадаг улсаас жишээ нь Удуурхаан эдийн засгийн зэрэгээр Удуурхаан талан нүүрс гэдэг юм бол нүүрсэн дээр хятадын эхлээд худалдаа авахч нар байсан олборлагч нар технологи тэгээд нүүрсний уурхаан операторууд сүүлдээ нүүрсний уурхаан ажилуулдаг хөрөнгө оруулагч компаниуд гэдэг ингээд тоглолт нь бол ер нь нөгөө тал руугаа ингээд явж байгаа шийдэж байгаа жишээд. Тэгэхээр бид нарт төстэй олон доод төс хэрэгтэй байна. Хоёр толгой гэж ганц том төсөл байна. Орано орж ирсэн одоо тэгээд ажил нь ингээд олборлолтны эхлээсээ л гэж харж байна. Энэ бол уран бол өөрөө бас төвөгтэй асуудал. Гэхдээ одоо өөр бид нарт нэх баруун нас тоогоод ирж байгаа юм алга байна. Ер нь бол Монголд тэд нар ч байх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор энэ төсөл бол явах нь тэр утгаар бол хэрэгтэй. Тэгээд бусад хайгуудын шиг дээр ховор метад тэгээд Монгол зөндөө потенциал байна гэж яриад байгаа бид нар нээж өгөхгүй байна л да. Нээж өгөх хэрэгтэй. Судалмаар байна. Тэр судахын тулд нийхийн тулд чөлөөтэй байхын тулд одоо их хурлын гишүүн тодорхой хэмжээнд үгээ хэлээд болж өгвөл цаасан дээр нь оролцоод ингээд л явна. Зөв. Яг харахгүй улс төрч хүнс учраас тэ нөө ирээдүйд бас биднэрт боловсруучч эрэхтэй боловсруучсан байж дид бүтцийн төслүүд маань явна. За дид бүтц маань явж иж олон инженерүүд маань тэндээс нөө саяны ярьдаг чанартай ажлын байран дээр ингээд бүтээн байгуулалтыг хийнэ гэдгээр ингээд асуулаа. Юу мега төсөл том төслүүд ингээд эдийн засгийг идэвхжүүлдэг каталист болно. Тэр утгаараа за суур одоо нийтийн дид бүтцийн хувийн компани угаасаа хийхгүй. Тиймэрхүү байдлаар ингээд том төслүүд бол мэрсэр байна.
Гэхдээ ялангуяа уул уурхай дээр бол аль болохоор олон тоглогч, хувийн тоглогч нар хэрэгтэй. Монгол улс чинь өөрөө тэр чигээр одоо төр бодоод үндсэндээ дуусч шүү дээ. Эдийн засаг нь 80 гаруй болцсон шүү дээ. Төрийн оролцоодоо төсөвт орсон бизнес. Тэгэхээр энийг өөрчлөхгүйгээр бид нар ер нь их гой хөгжил ярихад хэцүү л болж байна л да. Тэгээ харахгүй сая дараа хэлдгэрчсэн тий нөө том дид бүтцийн төслүүд маань одоо өнөөгийн нөхцөлд яг уул уурхайгаал дагаж бас хөдлөөд байна л да тий нөө автозамууд, энэ хил холболтын замууд, төмөр замууд тэгээл нөө орчин хүчний асуудлууд чинь одоо томыг бол бид нар барьж чадсангүй шүү дээ. Хэдэн жил л ТЭЦ 4, 5-ын асуудал ингээл яригдаад байдаг. Гэхдээ нөгөө үйлдвэрүүд маань уурхай үйлдвэрийн газрууд маань хажуудаа бас нэг жижиг станцууд байраад тэр нь бас заримдаа одоо тухайн сумынхаа тогийг хангаж идэх ч юм уу тий ингээд нөгөө жижигхэн ч гэсэн бас өөрийнхөө нөлөөллөг дам өгөөжийг одоо бий болоод байгаа л да. Тэгэхээр яа харахгүй энэ их бүтээн байгуулалтын ажлыг хийхэд бол одоо хүний нөөц ялангуяа энэ инженеруудын асуудал бол ингээд чухлаар хөндөж байгаа маа. Одоо сүүлийн бас асуултаа та хоёроос асууя. Яг энэ одоо богино хугацаанд та бас ярьж ирсэн шүү дээ нөгөө дэд бүтцийн дөрвөн холбоодын одоо хамтрал нэгдлийн талаар те. Тэгэхээр энэ дээр бас бидний одоо зүгээс хийж чадах одоо ажлаас яг өнөөгийн түвшинд юу байгаа юм бэ? Энэ одоо богино одоо хугацаанд бид нараас яг хууль эрх зүйн болон за яг саяны ярьж байгаа боловсон хүчнийг яг нэн шаардлагатай байгаа боловсон хүчнийг зөвөр тодорхойлоод бэлтгэх тал дээр юу хийх боломж аваа вэ? За юун дээр яг манайх ингээд эрчим хүч зам дээрээс нь барилга тэгээд хүнд үйлдвэрлэлийн хөгжинд өгж байхгүй. Маргач их санаа шүү дээ. Одоо ингээд би нөгөө том төслүүд дээр ажиллаж байгаад бүх төслүүд дээр ингээд хамааралтай бүх дэд бүтцүүдээ тий. Одоо зам тээрийн хөгжинд өгөөд төмөр замын төслүүд сүүл явсантай уялдуулаад авцсан бол нэлээд сайн явдаг ус 90-ад оноос эхүүл. Тэгээд зам тээрийн хөгжинд төв байгаад байдаг. Шинжлэх ухааны технологийн зөвлөөр орно. Эрчим хүч чинь хөгжлийн төв хүрээлэн тий. Барилга хөгжлийн төв бол иргэний барилга бүх ууд уурхайхын тэзүү оруудаа тий. Тэгсэр хамгийн эрэхтэй нөх хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн төв гэж байхгүй. Салбарыг анхаардаг газар гэж байхгүй. Сайдын дэргэд нэг шинжлэх ухааны технологийн зөвлөлттэй дэд зөвлөлттэй. Нөгөө салбарын норм дүрм стандартчил хөгжүүлээд энэ хөгжлийн төвүүд чинь тухайн салбарынхаа шинээр гарч байгаа инженерчлийн одоо төрний манай золоо гişүү ярьсан тэр нөгөө инновац шинэ юмнуудыг тий оруулж ирэх нутагшуулах аль норм стандарт Монголд болох юм. Энэ салбарын хөгжлийг барьж явах хэрэгтэй хөгжлийн төв. Тэгээ хөгжлийн төвүүд нь яг тэрийг ихгүй одоо барилгын хөгжлийн төв чинь нөгөө захиалагчийн хэлтэй 2% аваад бизнес хийгээд өрсөлдөд явдаг болсон. Салбарын хөгжил байхгүй болсон шүү дээ. Тэгээд зам тээврийн хөгжлийн төвний зарим асуудлуудаа хийхгүйгээд ингээд тэгсэн чинь хамгийн гол нөгөө хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн төв байхгүй гэдэг. Яг дэд бүтцүүдийн яамдууд хуулиудыг ингээ хараад үзэж хагаад салбар болгоо өөртөө хөрөө авцсан. Гэхдээ инженерийн нэг байгууламж нэг инженерийн байгууллагын нэг үйлдвэр байхад тэр үйлдвэр доктор чинь үйлдвэрийн тооны төхөөрөм тэгээд захилгаан тэгээд чи иргэний барилгатай төвүүдэнд нэг зам байдаг. Тэгэхээр чинь нөгөө нийлээд нэг цогц дид бүтцүүд болдог юм дээр өөртөөхөөрөө жоохон дэлхий дээр явж байгаа жишгүүдийг өөрчлөөд зарим нь монголчлоод ингээд явцсан салбарууд харагддаг. Тэгээд зарим нь яг ингээ хөгжлийн төвтэй төвгүүд. Яг бид нар ингээд харж байгаа сүүлд энэ Монгол улс ингээд цаашаа хөгжөөд дид бүтцийн салбарыг одоо зөв одоо манлайлаад ингээд явах юм бол энэ явахын тулд одоо энэ салбарыг бол зөв бас ингэж одоо танин мэдүүлж гаргаж ирэх шаардлагатай юм билээ. Монгол улс бол ер нь бол бодлогын хэмжээнд сүүлийн 30 жилийн үнэхээр анхаараагүй хайцсан. Бид нар чинь нөгөө нийгмийн салбар, сангийн яам гээл хол яамдуудаа ингэж байдаг боловч дид бүтцийн яамнууд маань үнд хүсүүсээгөө хамгийн хүнд ачааг тийж явдаг. Тэгсээр нэ одоо салбарынх нь одоо нийгмийн одоо чадвах нь алдагдцсан гэх юм уу. Уул нь одоо оюутлогоо дээр хаяа гарч байгаа. Оюутлогын залуучууд бол хай нэг бичлэг хийгээл тийм ээ уралдаан зарлаад оюутлогоо төслөх гой зөв явдсан шүү дээ. Тэр шиг том тийм дид бүтцийн төслүүдийг бас нэг юм одоо бүтээн байгуулалтыг зөв зохистой одоо залуучууд бас бахархаар тийм сонирхолтой байдлаар бол хийж болно. Яг үндэ инженерийн ажил их сонирхолтой гоё ажил шүү дээ. Хүмүүс их өтөртэй гэж хараад байдаг. Манайха өөрсдөө өтөртэй муухай бодгочдөг байхгүй тэр ажлыг. Яг ингээд дурлаж чигээд гоё менежменттэй хийх юм бол айгүй гоё нүцэр том тоног төхөөрөмж ажил нь гоё бүтээмж гаргана. Тэрүүр хүмүүс бахархан. Би одоо хүүхэд байхдаа дээр нь бас өдөртэй. Хүүхэд байхдаа би ч өөрөө зүгтүүрч юм. Манай аав ингээл машин читэр байсан. Айгүй хажуугаар богоо ингээл явах чи айгүй хүнд шүртэй ингээл дөргөл тий. Би тэгэл дараа нь уулуурхаа машин механизмыг барьж үзэл өөр айгүй идэхгүй. Тэгэхээр энэ бол маш гоё бахархаар тийм одоо мэрэгжил байдаг. Тэрийг бол бахархлыг төрүүлдэг тэр бодлогыг л бас зарим тал дээр төр засгаас барьж явах хэрэгтэй юм болоо. Тэгээд хэдүүлээ холбоотой нийлээд энийг хий тийм ээ. Яг л энэ ч өөр их бахархмаар
өндөр цалинтай. Монголд бол бас хамгийн өндөр цалинтай ш дунджаараа. Одоо би энийг үзэж байгаа залуучуудаа гэж хэлэхэд манай төрийн өмчт компаниудаас Эрдэнэс тавталгууч юм дундад цалин 10 саягаар авчихсан үгүй юу? Талбай дээр яж байгаа инженер чинь 12 сая төгрөг авч ийн гэсэн. Үндсэн цалин 6-7 саятай тийм ээ. Нэмэлттэй. Ингээд уул уурхай энэ хүндүүлэлтийн салбар уулын цалин сайтай. Залуучууд маань нэрт орвол хамгийн их юм сурах, хөгжих юм боломжтой байгаа. Тэгээд сүүлд нэмээд хэлэхэд манайхан ингээд хөгжөөд гадны төсөл дээр ажиллаж сайн залуучуудаа гадагшаа алдаад байна. Одоо энэ оюутлууд дээр ажилласан монгол залуучууд чинь эхнээсээ гадаадын том муурхайн төслүүд дээр сарын 16-18 мянган долларын цалинтай ажилт болсон биш. Уул уурхай одоо үнд үйлдвэрлэлээ хэл сайн биш гэсэн. Одоо дундаж англи хэлтэй болоод мэрэгжилдээ сайн болчих юм бол одоо дэлхийн уурхай манай нарийн мэрэгжлийн залуучууд уурай тавдаг болчих. Монголд ш дэлхийд би одоо хуучин Вагнерт ажиллаж байгаад манай зөвлөг багт ажиллаж исэн 4 хүний 2 нь одоо гадаадд өндөр цалинтай. Тэгэл ингээл дэлхийн тэр 1 номерын юун дээр байдаг. PNG-д байдаг. Ил уурхайн цэцний урдны уурхаад одоо хоёулаа зөвлөх хийж байгаа чинь тий. Тэгэхээр энэ бас манай залуучууд өөрснөө дэлхийд гарын их одоо дэлхийн хэмжээний боловсруучсан болохыг үл инженерчлэл тийм ээ инженерчлэл аюу хурдан амархан өндөр цалинтай дэлхийн хэмжээнд мэдлэгийг өмлүүлж энэ сүүлд гараад байгаа шинэ технологиудыг хийх боломжтой болох. Энэ бол нээлттэй байж байгаа шүү дээ. Яг өнөө одоо нөө Монгол гэлтгүүгээр дэлхийд даяарын албар тусаалбарт ч нөө боловсруучны дутагдалд орцсон маш хэрэлттэй болсон. Тэгэхээр нөгөө одоо Австрал, Канад руу ч манайх ч нөө хар ажил хийх гэж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь биш одоо инженерийн чиглэлээр өрсөлдөх тэр боломж нь бас байгаа гэдгийг бас залуучуудтай хэлээ. За ялангуяа одоо ингээд нөгөө одоо улсад ч нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ингээд маш том арга хэмжээнүүд авдаг болсон тий. Тэн дээр бүр бодиттой арга хэмжээ аваад одоо юу гэдгийг олборлоод худалдах гэхлээр нөгөө худалдаа авагч талаас чинь нөгөө нүүрсчлэлийн хийгээ бууруулсан уу, ялгарлыг бууруулсан уу тий. Одоо тодорхой яг арга хэмжээ авсан уу гэл ингээл бахан критерий шалгуур үзүүлэлтөд тавьдаг боллоо шүү дээ. ESG стандарт гэж яриад байдаг. Тэгэхээр мэдээж эрчим хүчний маш олон их үүсрээ таа ч гэсэн өөрөө ногоо эрчим хүчний их үүсрийн талаар ингээд ярьдаг те. Тэгэхээр цаашдаа яг энэ одоо тренд болж байгаа гэхээс илүү яг энэ одоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг за саяны энэ дэд бүтцийн томоохон төслүүдийг хөдөлгөх чиглэлээр те яг энэ чиглэлээр одоо инженерүүдэд бэлтгэх тал дээр өнөөдөр бид нар одоо яг ямар өөрчлөлт хийх вэ бодлого юм. Одоо яг өнөөдөр сэргээх эрчим хүчээр төгсөж байгаа инженер байдаг юм билээ Монголд. Тэгээд бид нар чинь энд сэргээх эрчим хүч гэж яриад байгаа шүү дээ. Одоо маш олон төслүүд одоо уулуурхайн төслүүд хүртэл нөгөө нийт эрчим хүчнийхаа зарим төслүүд бол бүр 100% бид нар одоо мак бол тэгж ах шүү байсан өнгөрсөн сард аж үйлдвэрчлэлийн форум дээр 100% үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээг сэргээх эрчим хүчнээр хангана гэдэг. Тэгэхээр энэ боловсруучч одоо бид нарт даахгүй байхгүй. Тэгэхээр цаашдаа бид нар одоо яг богино хугацаанд энийг хэрхэн бий болгох вэ? Ер нь түрүүн ярьсан нөгөө салбар нь байхгүй бол судалгаа боловсролны хөгждгүү. Салбар нь байгаа л юм л та одоо ингээд инженерүүдийг хэрэгцээ. Тэгээд одоо ингээд хоцорж штэ энэ чинь. Энэ чинь төрүүлж яваад байна. Тэ. Тэгээд боловсруучны бэлтгэл нь хоцорч байна. Одоо яагаад вэ? Энэ чинь жамал юм да. Би одоо зодоод гişнэр түрүүнээс хойш нөгөө тэгэхээр би жамал юм да гэж хариулсан. Ингэж янаа ажилланаа гэж хэлэх юм болов гэстэй янз бүрээр асууж. Одоо ийм байна. Одоо жишээлбэл нүүрсэн дээр нүүрсийг ингээд олборлож явах явцад ил уурхай нээчээр метан хий ингээд гардаг. Ууршд. Метан хий болохоор нүүрс хүчлийн давхар эслээс 30 дахин өндөр дэлхийн доллараар нөлөөлдөг хүлэмжийн. Тэр нүүрс болгонд байдаг. Ялангуяа сайн чанарын чулуун нүүрсэнд дунд хэмжээний хүнд 500-600 м 700 м-т бол илүү сайн байх магадлалтай. Тэгэхээр тэрийг ингээд нарийн сугаатын бүлэг орд дээр Америкийн нэгдсэн улсын байгаль орчны агентлагийн зардлаар ингээд үнгүү 13 онд бид нар судалгаа хийлээ эхлүүлчихсэн байхгүй. Одоо TMK энтер бас үргэлжлүүлээд бүр том талбай аваад JSGA гэдэг мэдлээд байгаа гэж байна. Тэгэхээр энүүгээр би юу хэлэх чинь гэхээр бага их усүрийг ашиглаж хооронд нь уялдуулах юм бол хөлөмжөө буурна. Тэгээ гол шийдэл нь салбар дундын асуудлууд айгүй их байна. Энийг нь харсан бодлого таны асуудал бодлого одоо хэлчихсэн. Энийг нь хооронд нь уялдуулсан юм бодлого хөтөлбөр хэрэгтэй баг. Энэ дээр би одоо яг ажиллаж байгаа. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь тэр уурхай хавьд байгаа нүүрсний метаныг ашиглаад яг уурхай аман дээрээ цахилгаан үйлдвэрлэх хамгийн энгийн хэрэглэн. Цахилгаан үйлдвэрлэхээр нөгөө уурхай чинь дизелийн машинуудын хооронд цахилгаан машин ашиглаж шүү дээ. Цахилгаан машин ашиглахаар хямдхан нөгөө импортын дизелээс бага хамаарна.
нийлүүлэлтэн зогсохоор хэцүү юм болдог шүү дээ. Хомсдол үүсдэг. Нүүрс эслийн ялгаар Мгм. буурна. Дараагаар нь нөгөө тээврийн машинууд чинь метанаар явдаг. LNG шингэрүүлсэн байгалийн хий. Тэрүүгээр тракнууд явж болно. Одоо нүүрсээ тэрүүгээр тээвэрлэх юм бол бас нөгөө төлшмөр шүүн өртөг хүлэмжээ бүгд буурна. Ингээд тээврийн салбар руу орж. Хүлэмжийг бууруулах Монгол улсын зорилттой хувь нэмрийн тайланд дурдсан гол арга хэрэгслүүдийн нэг нь уул уурхайн тээврийг машинаас төмөр зам руу оруулах гэж байсан юм. Тэгээд тэр төмөр зам нь одоо олон эрчимчих гээд ингээд байгаад байгаа. Манай даваад Бусад нь байгаа бас маш юм зөвшөөрсөн, заа тий. Тэгэхээр энэ ороод ирэхээр нэг хүлэмжээ нь буурна. Тэгээд уурхаа дээр одоо Монголд чинь говьд ганц устай газар нь нүүрсний уурхал байд. Тэр хавьда. Тэгэхээр тэр усыг нь ашиглаад байгаль орчин тэр хавьд нь нөгөө мод зодтойгоо холбох юм бол хамгийн боломжтой. Нүүрсний одоо энэ химийн үйлдвэр гээл одоо омега төсөл бид нар бас төлөвлөсөн юмнууд байгаа. Тэрийг барьсны дараа одоо барьчих юм бол маш их хэмжээний цэвэр одоо нөгөө CO2-аар ялгцсан. Тэгэхээр CO2-ыг яадаг вэ гэхээр хамгийн ашигтай хувилбар нь газрын тосны цооног руугаа аваачаад шахтыг. Тэгэхээр олборлолт нь ойролцоогоор 20% нэмээ. Зөө. Тэгээд усны хэрэглээ усаар шахаж тосож хөөж олборлдог. Усны Тэрийг хэрэглээ хэмжих нь тий. усны хэрэглээ буурна хүлэмжийг багасгах болгоно багасч чинь тосны олборлолтоо нэмэгдүүл эдийн засгийн ашигтай бол. Иймэрхүү байдлаар салбар хоорондын зургийг харж зурх хэрэгтэй байна. Одоо би газрын тосны хүн гэдэг энд тусдаа, тээвэр тэнд тусдаа, энд нүүрсний Уулуурхаа гэж тусдаа та. ийм биш. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо хүлэмжийн хийг Монгол улс тэглэнэ гэд нөгөө Асын хараа 2050 дээр 41-ээс 50 онд хүлэмжийн ялгаар шингээлтийг тэг болгоно гэж тавьсан. Тэгээд яг хүн документ дотор тийм хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж тавьсан. Тэгэхээр тэр хүнд үйлдвэрүүд нь дандаа хүлэмжийн ялгарл өндөртөө. Гангийн үйлдвэр, нүүрсний үйлдвэр, газрын тос бүгдээрээ. Тэгэхээр энэ хоёрыг баланслуулахын тулд салбар дундын уялдаатай шийдлэр л бууруул. Яг цэвэр технологийн шийдлээс гадна. Тэгэхээр энийг уйсан одоо ийм бодлогын баримт жижиг хүнд үйлдвэрийн цэвэр хөгжлийн стратеги. Ингээд тийм баримт бичгийнхаа хүрээнд одоо засгийн газрын үйл ажиллагаагаа явуулаад ирэх юм бол тэрийг дагаад бас боловсруулагчнууд нь бэлтгэж нэг юм харах чигтэй болох юм болов уу гэж бодоод. Даны яриад байгаа нөгөө хүнд үйлдвэрээ хөгжүүлэнгээ хүлэмжийн ялгарлыг ойлгуулах уу гэдэг яг ийм асуудал дээр одоо ажиллаж байна. Ашгүй хариулт авлаа. Бас Алсара 2050 гэдэг нэг урт хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтэн бодлогын баримт бичгээр үндэслээд нөгөө салбарын бодлогын одоо стратеги бас ингэж гаргаж болох нь шүү дээ. Эхлээд бас нөгөө эхний ярилцлаган дээр бид нар өөрийн төв гишүүнтэй ярьж хат манай салбарч одоо бодлогогүй, стратеггүй явж байгаа гэдэг ингэ ярьж ирсэн. Тэгэхээр танд бас энэ шийдэл байгаа юм байна. Энэ дээр бас тэгээд татвар дээр айгуу маш чухал байна. Яг тэр бодлогын хүрээнд одоо эцсийн бүтээгдэхүүн гаргаад экспортод гаргаж байгаа үед одоо Монгол байхгүй одоо нөгөө байхгүй байгаа татварыг хөнгөлөхөд улам асуудал байхгүй. Байхгүй ч угаасаа байхгүй. Тэгэхээр тийм юмыг эцсийн бүтээгдэхүүн гаргаад экспортод гаргах юм бол татваргүй. Одоо хэдэн жил хөрөнгө оруулалтынхаа зардлаа нөхтлөж юм уу? Польшид бол жишээ нь дунд хэмжээний төслийн 50% нь хөрөнгө оруулалт Орос хөрөнгийн 50% тэнцэх хэмжээнд орлогын татвараас чөлөөлдөг. 100 сая долларын хөрөнгө оруулалт юм бол 50 сая доллар нутагтаа шингэрх гэдэг тийм. Нэмүүлэх татвар. Тэр гол шаардлага нь экспортод гарах. Тэр нь эцсийн бүтээгдэхүүн түүх үед биш. Тийм л нөхцлөд үүсэхгүй бол монголч нь өөрөө өрсөлдөх чадвартай газар биш байхгүй. Өртөг ихтэй. Тийм үстэй логистикийн өртөг ихтэй. Үнэтэй юм хийхэд айгүй төвөгтэй. Тэгэхээр зориуд аваачиж өрсөлдөх чадвартай болох нь тийм татварын зохицуулалт хэрэгтэй. Тэгээ тэрийг бас нөгөө хүнд үйлдвэрийг хөгжүүлэх гэж байгаа бол одоо төмөр бэлтгэж үйлдвэрлэх ган нүүрс хийм одоо магадгүй хуунцар зоор нь харж үзэх. Энэ тохиолдолд татварын хөнгөлөлт чөлөөлөлт. Гэхдээ наадах ч айгуу сайн одоо ингээд эцсийн бүтээгдэхүүн гаргаж авал нөөтөөс чөлөөлнө гэдэг заал нь хуулинд байгаа юм. Гэхдээ тэр хөнгөлөлтөөс компаниуд авч чаддгүй юм билээ. Юу эцсийн бүтээгдэхүүн болох вэ гэх. Тийм тэнгууд нөгөө эцсийн бүтээгдэхүүн автодоо чөлөөс тийм нөгөө мөн мөртлөнгөө тэр чөлөөлөлт идэж чаддгүй байгаа байхгүй. Тэгэхээр зөвөр нөгөө нүүрсдэг айцхан тэглээд өгөөч гэвэл бас тэндээс яг нөгөө тодорхой хэмжээний эцсийн бүтээгдэхүүн гаргасан нөгөө юу эцсийн бүтээгдэхүүн гэдэг яг зөв л хэлж байна л да. Эцсийн бүтээгдэхүүн одоо авчим юм гэдэгтэй эцсийн бүтээгдэхүүн уулуурхайн бүтээгдэхүүн дээр өөрлөлтөө. Нэмэлт шингээгээд хэрэгтэй. Газрын гүнээс олболж ороод цэвэрлэл зарж байгаа болчихдог. Зоологийн хэлээд байгаа бол тэр
Үйлдвэрлэл гэдэг бол өөрөө яг нэмэн үртэг шинээр үйлдвэрлэл дээр Одоо юу? пирометаллургийн үйлдвэрээр жишийн баяжмлыг хайлуулад цэвэр зэс гаргаад тийм ээ тэгээд алт гаргаад энэ бол ингээд эцсийн бүтээгдэхүүн. Эсвэл нөгөө одоо шинэ нүүрснээс хуунцар гаргачих юм бол ундааны савны хуунцар энэ бол эцсийн бүтээгдэхүүн. Энэ тохиолдолд бол татвар авах гэдэг хэрэгч юм байхгүй байхгүй Монголд. Тэгэл тэр чинь төмөн ажиллана. Зөндөө валют болж ирнэ. За ингээд өнөөдөр бас манай студид цаг зав гаргаж хүрэлцэж ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд сонирхолтой бас асуудлуудаар шинэ мэдээллийг бид бүхэнд өгсөнд бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.